бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. MSM Talk Солонгос дахь монголчуудын подкаст маань энэ удаагийн дугаарыг хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноо за баярлалаа манай хоёр ирсэн. За баярлалаа. За тэгээд бүгдээрээ хэлэлгүй маш сайн мэдж байгаах гэж бодож байна. Задлаагүй загтал киноны ерөнхий найруулагч гол дүрийн жүжигч хоёр маань ирсэн байна. Манай хоёр маш их баярлалаа. За баярлалаа. За, тэгээ минь зөөрийгөө, жижиг минь зөөрийгөө. Ер нь бол яг үзэгчдэд хоёрыг мэднэ. Гэхдээ яг Солонгост байгаа үзэгчдэдтэй тий илүү сайхан өөрсдөө танилцуулаад өгвөл. За тэгээ. За жижиг танилцуулах тий. За сайн байцгаана уу. Жижиг жолон байна. Аранжин Pictures-ийн жүжигчин. Тэгээ та бүхэн маань Шаргийн киноны орлогын дүрээр илүү сайн мэдэх баха. За найруулагч Батлгэр байна. Тэгээд Аранжин Pictures-ийн ерөнхий найруулагч зохиолчор ажиллаж байгаа. За манай хоёр Солонгос улсад ер нь бол 90 орчим бас нэлээд олон анх удаа бол биш гэсэн шүү дээ. За яг хэд удаагийн 5 дахь ирж байна уу? 5 дахь ирж байна уу? Тэгээд би 4. За ирэх болгонд яг ямар мэдрэмж ирж байна? Энэ удаагийнх юугаар онцлог байна? Яг өмнө нь болохоор дандаа нэг олон улсын кино фестивалуудаар Солонгосын Бусаны кино наадам, Бучоны кино наадмуудаар ерөнхийдөө ирж исэн болвол энэ удаа бол бас яг нэг өөрсдийнхөө киног Солонгост байгаа монголчуудаа үзүүлэхээр ингээд зориод хүрэлцэн ирчээд байж байна. Тэгэхээр энэ удаагийн одоо юу бол ирэлт бол бас нэг өөр юм уран бүтээлээ тэгээ энд их орноос хол ажил амьдарч байгаа Солонгост байгаа монголчуудаа зориулаад гаргах гэдэг ирлээ. Би нөгөө киноны нөгөө ийм одоо юу гэдэм бэ? Making movie гэж ярьдаг шүү дээ. Тэрийг ингээд 15 минутын нэг бичлэг байсан. Тэгээд үзэж байхад маш олон хүний л хүч хөдөлмөр нэлээд удаан одоо бас олон хүний сэтгэл зүрх одоо шингэсэн бүтээл шиг харагдчихсан. Тэгээд нийт ер нь хичнээн хүн бие бүрэлдэхүүнээр яг энэ хүү кино бүтээхэд оролцсон байна. Энэ баг 100 гаруй 150 орчим бие бүрэлдэхүүн. За тэгээд Сэргийн массаас чинь ерөнхийдөө нэг 300 400 орчим гэдэг тэгэл бодохоор ингээл кинонд ороод гараад ихэд ерөнхийдөө бол нэг тогтмол ер нь бол 50 хүн болвол яг киноны арын алба байгаа шүү дээ. Тэгээд энэ дээрээ жүжигчд масс юу гэдэг тэгээд ингэх юм бол 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жилийн хугацаанд хийгдсэн бүтээл юм уу да. Оо тийм үү. Тэгвэл бүр илүү гой сонирхолтой тий. Манайхан чи их нөх хурдан хийчдэг гэдээ яриад байдаг байсан бол энэ тэгвэл нэлээд их зориулт хийсэн сэтгэл шингэсэн маш сайн бүтээл гэдэг нь бол одоо үйлрэл жил гэдэг чинь бол бас авалтад юу үйлрэл дамж хийгдсэн. Тэгээ зохиол гигмиж яригадад бол баг 2 дахь жил дээр хийгдсэн. Оо тийм үү. Зохиол бичигдсэн. Одоо бичигдсэн хугацаа одоо орох юм бол тий. Зөв. 2 жил тэг гаргаж байгаа нэг бүтээл юм уу да. За манай Аранжин Pictures маань ер нь хэдэн онд байгуулагдсан. Дээрээс нь яг одоо хичнээн бүтээл байна. Хүн болгоны мэдж байгаа ялангуяа манай Солонгост байгаа монголчууд бол Шаргийн киног бол маш сайн мэддэг. Тэгэхээр одоо Шаргигээс ингээл ахуулаад одоо зөндөө олон уран бүтээл байгаа ах гэж бодож байна. Тэгээ Аранжин Pictures маань ерөнхийдөө бол хуучин байсан гэдэг шиг тийм ээ. Одоо Red Point Media бол хүн болгон мэдж байгаа. Одоо тийм зураг ажиллагаа татаар гэдэг юу гэдгийг байдаг бөгөөд маш нууц тийм ээ. Халуун зүрх гэдэг маш олон киноны зургийн баг байдаг. Тэгээд Гүнбаатар гэдэг манай найз байгаа. За энэ бол Аранжин Pictures-ийн нэг хэсэг нь. За тэгээд дээрэс нь Promix Sound гэдэг манай Тодгийн студ байгаа. Монголын киноны барыг бүх одоо саундн дээр нь ажилласан. Promix тий 100 гаруй киноны саундн дээр ажилласан. Promix Sound студ маань байна. Тэгээд Promix Film гэдэг миний студ байгаа. Ингээд 3 студ хамтраад Аранжин гэдэг Pictures-ыг байгуулад Аранжин Pictures маань доороо бас дамжуулагч платформ буюу Sow Media гэдэг аппликейшн буюу OTT салбарт бас өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлоод явж байгаа. Тэгээ Аранжин Pictures маань Шаргигээс гадна одоо сая бол бид дөнгөж оны өмнөхөн татар уран сайхны киног хийгээд тийш тий. Татарыг хийгээд бас намар сайхан байлаа. За тэгээд одоо энэ бүтээлтэй байна. Тэгээд энэ жил одоо дараагийн бүтээл рүү орох гал үндсэндээ энэ киноны гаралт дуусч байна. Тэгээд энэ одоо дараа жилийн буюу энэ жилийн бүтээл рүүгээ ганцхан шамлаад орох гал байж байна да. Ер нь бол гэхдээ миний ингээ харж байхаар нэлээд даацтай, дээрээс нь нэлээд ахуйтай бүтээлүүдийг жоохон чиглэдэг юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ онцлог үү эсвэл ер нь яг бүтээл болгон зүгээр ондоо байдаг болохоор зүгээр яг
тохирон тэгж таарад байна уу? Ер нь бол цаашлаа ч гэсэн иймэрхүү бүтээлээрээ дагныг бодд юм уу? Яа. Монголчууд нь илүү ахуй нь илүү хүрээд байна л да. За. Үүнээс чи одоо би сая татар гэдэг хипхоп хамтлагийн тухай юм ойлоо шүү дээ. Намрын өндөр үзэлтэй залуучууд бас үзлээ. Тэгэхээр татар гэхээсээ илүүтэйгээ задлаагүй захиан илүү яригдах жишээ нь. Тэгэхээр бид нар чи энэний уртал дээр чи нийтмээ тий сорилгээд бисэхо трейлер кино бас хийгдлээ. Трейлер бод нууцдаг жанрын. Лаза сайгаа шагнал магал авсан айгуу гоё. Оо тийм үү. Тэгсэн мөртлөө яг сорил шаргигийн хоёрын шаргийг нь илүү авцсан. Бүтээлийн хувьд бол яг аль аль нь л одоо сайхан бүтээлүүд. Гэхдээ яг монголчуудад нь илүү таалагдж илүү хүрж байгаа нь Монгол өөрийн гэсэн ахуй соёл гэдэг юм чи өөрөө илүү гүнзгий хүрж ийн л да. Тийм ээ тий. Тэрүүгээрээ нөгөө хүмүүст яг ийм ахуйтай бүтээл гэж харагдаад байгаа. Нэг талаараа ч тийм нөгөө талаараа ч би угаасаа зорж ахуйтай бүтээл барьж явж байгаа нь бидний нөгөө мартагтаад байгаа ингээд байхгүй болоод байгаа энэ түүх соёл ахуй хийгээд өнгөрсөн үед байсан өвд эдсийн тэр айгуу тийм нандин гэдэг юм уу тийм ээ хүндлэмээр бишрмээр тэр одоо бүх зүйлийг буцаж гэж сэргээх орчин үеийн залуучууд маань энийг үзээсэй гэсэндээ эр хүн ямар байх хэвээр эцэг хүн ямар байх хэвээр гэдэг шиг эх орон гэж ямар үнцэнтэй юм бэ гэдгийг л харуулах гэж эн чинь тэгээд одоо миний зохиол биш шүү дээ тийм ээ овгийн лавсрын гэдэг эр хүмүүний тэртээ одоо 40 жилийн өмнө хийгдэж байсан одоо Монголын баатар хэмээх найруулагч хийж одоо найруулж байсан тэн дээр одоо алтан үеийн гэж байсан луугар гэж байсан тухайн хамгийн сайн гэсэн жүжигч тоглож байсан энэ бүтээлийг л эргэж одоо үзэгчдэд дэлгэцийн хэлбэрээр хүргэж байгаа л хэлбэр واخгүй тий. Зүг. Гэтэ энэ киног бол одоо манай Солонгост байгаа монголчууд маань бол ер нь бол одоо үзэн. Гэхдээ энэ бичлэг маань болохоор дараа нь гарчих болохоор үзсэн ингээд бас бид хоёр гурийн яриаг бол хэрэгцүүлээд гоё сонсох байх гэж бодож байна. Магадгүй өөр улсад байгаа хүмүүс маань тэгвэл хизээ яаж бас үзэх боломжтой гэдэм бол тийм боломж одоо сүүмэдигаар нь орох ч юм уу тийм боломжууд ер нь нэгдэх манайх чи хэдэнд оруулах гэсэн байгаа. Зүг. Одоо сар кино театраас бол 3 сарын 8-нд буусан байгаа. Тэгээд одоо кино үзсэн хүмүүс маань мэдээж үзэх учраас одоо ингээ манай золбоо дахын дөрөвчтэй залуу гинтэнгийн дүрд ажилласан золбоо дах маань яг одоо шинэлэн дээрээ сургуулаа дөнгөж төгсөөд яг энэ дотоо хийдэг он жүжигийнхаа энэ залуу гинтэнгийн дүр дээр тайзан дээр ажиллаж исэн байгаа байхгүй. Тэгээ одоо 40 жилийн дараа яг өөрөө ажиллаж исэн дүр дээрээ дэлгэцэнд ингээд дүрээ мөнгөлнө гэдэг бол энэ миний хувьд бол маш юм хол дахид давтагдчихгүй олдчихгүй юм хувь цавшаан маш юм уу тий юм онцлог үйл явдал болсон. Манай Батбаатар ах, Байндарж давг ах, дараагч дөрвийн хувьд яг жүжигэн дээр нь ажиллаж ирсэн жүжигч. Оо тийм үү. Оо ямар гоё юм. Бүр тэгэж сонгож. Тэгээ давг ах маань ч гэсэн яг өөрийнхөө одоо бүрхэг дэндүүгээ ажиллаж ирсэн дүрдээ бас ажилласан. Оо яасан хүрхэн. Тийм үү. Ямар гоё юм. Тэгвэл энийг бас манай найруулагч маань мэдээд сонгоод бодоод сонгосон байна тий. Оо за. Тэр найруулагч нар ч алдаа гэж дүр сонгохгүй шүү дээ. Зүг. Үндсэндээ бас нэг гоё дурсамж өөрөөсөө хийж байгаа бүх зүйл айгүй гоё том дурсамж байх хэвээр. Найруулагчийн хувьд ч гэсэн уран бүтээлчдийн хувьд ч гэсэн тэгэхээр 40 жилийн өмнө тоглож байсан тэр дүрдээ тайзан дээр тоглож байсан тэр дүрдээ дахин сонгогдоод дэлгэцийн бүтээлд мөнгөлнө гэдэг чинь бас гоё хувь заяа л да тийм ээ. Тэгэхээр яг нэг тэн дээр нь бас ер нь бол аль талаа бодож нөгөө тэгвэр бас энэ хүндэтгэл үзүүлж гэдэг шиг ингэж Задлаагүй захин уран сайхны кино хийгдэх явцад ер нь ямар дурсамжийг манай хоёр ер нь хувь хувьдаа бодно шүү. Тий. Хэлэхдээ одоо жоохон нэлээд албаас яриад байгаа болохоор ер нь манай подкаст яг тийм чөлөөтэй шүү дээ. Анхнаас айгу албаас яваад ингээд амар албаас ярмаар байгаа байхгүй. Чи ингээд тэгээд байхгүй чамаг яг ингээд хөтлөгчийг ингээд асуугаад байхаар би айгу тийм хөтлөгч. За одоо юу байна даа? Харин юу байна даа? За дэги бит хоёр ч уулна одоо манай бит хоёрыг мэдэх хүмүүс бол мэдж байгаа бах тий. Манай үеийнхэн бол бит хоёр ч яг параллелингийн хоёр ахгүй юу. Тэгээд жүжигчнэр төгссөн. Хизээ найруулагч бас мэдээгүй. Сая тэгээ бүр сүултээ ингээд нөөний шар гэгийг найруулсан ш би мэдээгүй байсан. Тэгээд энэ магадгүй нөгөө нэг ингээд тус тусынхаа амьдралыг ягаал хоорондоос мэдлэлцэж амжаагүй завгүй л явж байсны миний л буруу байлаа. Тэгээ сургууль төгсөөл тэгэл бүгд тал талын амьдралаараа явж байгаа юм чинь тэгэл яг хөө тэгэл би ч нөө театрын урлагт бас олон жил ажилласан. Тэгээд дэлгэцийн урлагт аль аль угаасаа л тайз дэлгэцээр л би хосолж төгсчихсэн юм чинь. Тэгээд магистрач гэсэн өрөнгөтэй тайз дэлгэцээр хамгаалж байгаа. Тэгэхээр одоо тэгэл тайз дэлгэц аль алийг алдахгүй л явчих гэсэн бодолтойгоор ажиллаад явж байна.
Тэгэхээр найзаараас бахархаж байна. Манай бас үеийн төгсөгчнөр ч гэсэн хэлжсэн. Хөө энэ солонгосч бас байдаг нэг урлагийнхны нөгөө нэг одоо холбоо малбаа гэж байдаг. Тэгээ манай нөгөө гоо entertainment чи ер нь бол бүгдийг ингэж зохион байгуулж явдаг. Тэгээд нөгөө бид нар ч бас чатан дээрээ бичилцнэ. Тэг чи бас нэг 30 40 хүн бас байна. Тэгээд нөгөө хөө маа түү амгийнхаа залуу мөн хөөшөө яасан мундаг нэ нилээн час хийсэн сайн найруулагч төрж шүү гээл те. Бид нар ч юм бол уг нь одоо томчуудын нүд ч юм уу бусад хүмүүс төрж байгаа харагддаг л ахчихсан тийм. Цаашдаа ер нь ямар гоё уран бүтээл хийж байгаа маань. Зөндөө юу. Солонгос ирээд ер нь одоо уран бүтээлчнээс тэгж боддог сте. Нэг газар ирээл яхаараа нэг өөр мэдрэмж аваад тий. Тэгэнгүүтээ тэндээс ямар нэгэн ижээ ингээл өвтлөөд гэдэг шиг ч юм уу. Тэгвэл энд ирээд би одоо энэ дэр бас нэг хүний уран бүтээлч хүний шунал гэж нэг амар юм байгаа шүү дээ. Тэгвэл би ч нэг солонгос гүнжүүдийг Монгол хаадууд авч суудаг байсан ингээд айгүй түүхүүд байдаг шүү дээ. Тэгээд би тэрийг бодцоод за ер нь бас нэг тим түүх хийвэл солонгосчуудаа одоо нэг мэдээж солонгосчуудаа айгүй ойрхон ажилладаг болцсон байна. Уран бүтээлийн хувьд ч гэсэн солонгосчууд Монгол ирж кино хийж ийн, зураг авалт хийж ийн, манай монголчууд ч гэсэн энэ дэр юм хийж ийн. Тэгэхээр бас нэг сэтгэлийн мухарт гэдэг юм уу бас нэг тийм гоё түүхээр хуучин бас өнгөрсөн түүхээр нэг тийм уран бүтээл хийчихвэл гэсэн бас бодол төрөөл те бас тэгээд өртлөөл гарч шít тэгээд энэ хан мөрний хөвөнөөс гэдэг шиг тэгээд гоё бас түүхэн байвал бас хийвэл гоё штэ те. Тийм штэ яа гоё том түүхэн гоё юм бодож ирсэн мэн те. Миний хувьд болохоор шал өөр юм. За юу бодчихсон. Би өөрөө бас одоо сүүлийн үед бол бодоогүй зэ. Би хамгийн анх солонгост ирчээд тийм миний нэг таньдаг ингүүс ингээл дандаа ажиллаж амьдарч байгаа хүмүүс штэ. Тэгээд хамгийн тэр хүнд хүчээр ажлыг хийж исэн хүнээс би ингээд нөгөө кейс сонсч ирсэн байхгүй. Энд монголчууд бол өстой маш юм хүнд нөхцөлд ажилладаг юм байна. Тэрийг сонсчоод яг тийм төрлийн кино хийвэл бас яг одоо тэ ажиллаж амьдарч байгаа хүмүүст бол их хүрх юм байна. Тэгээ нөгөө дараа гэрттэй Монголд байгаа хүмүүс чинь ингээл нэг явуулах хэрэгтэй юм шиг одоо эндээс ажиллаж байгаа хүмүүс мөнгө аваад авах хэрэгтэй юм шиг тий. Одоо Монголд тэрний маань төлбөр гээл явж байгаа. Тэрний байрны түрээс тэрний сургалтын төлбөр гээл ажиллаж байгаа хүмүүс шууд явуулаад байна шүү дээ. Тэнгүү тэр хүмүүс чинь энд яаж ажил тэр мөнгийг олж байгаа юм гэдэг тий. Тэгэхгүй тэгэл нэг чи солонгост ажиллаж байгаа үстэй өндөр цалин авч байгаа үстэй тэдийг өгч гэх тийм хандлага өөр айгууг ажилладаг байхгүй. Би бол тэгж бодож ирсэн. Тийм ээ манай жижиг бол бас яг нөө эмэгтэй хүн болохоор тийм амьдралын бодоод байна. Энд бол айгүй гоё фантаст яг уран бүтээлч бодоод байна шүү дээ тий. За жижигээс асуумаар байна. Найзаасаа яг ингээл дүүрээс дүүрд мэдээж жүжигчин хүний мэрэгжил болохоор бас ингээ мэрэгжлийн онцлогоос хамаарал ингэдэг ч гэсэн хамгийн их нөгөө орчоод гарч чадахгүй байсан тий. Тэр дүүрийнхээ амьдралаар амьдраад бодогдоод ингээд ерөөсөө ингээд гэдэг тийм онцгой гойд одоо чиний сэтгэлд бүх одоо дөрүүд юу вэ наа? Би чи тайзан дээр бол яг хамгийн анхны тэр тамийн дурлалын АБ гэдэг одоо та нар мэдэндээ рамын жүжигчин бас нөгөө юм урт удаан хугацаанд бэлдэж ордог болохоор ингээд үрдээ ингээ орчоод багтаад байдаг шээ. Тэр дүрээ яг үрдээ орчоод гарахгүй байхад цаашаа ер нь тэр дүрээр айгүй гэж гоё дүрдээ их дурлж исэн. Дэлгэцийн гэх юм бол одоо манай Аранжин Pictures чинь анхны бүтээл за манай энэ хамтралын сорилын араас шаргийг хүн бид чинь бүүе гэдэг нэг хүний кино хийсэн. Тэр бүүе дээр бол яг нөө соло орон бүтээлээсэн кино учраас тэр их хүн нөхцөл ажилласан. Бүүе дээр их орж ажилласан. Тэгээ дараа нь бас нөгөө гарах гэж бас их уудсан. Яа тэгэхээр их хүнд сэдв байсан болохоор ингээд дурсаж ярих болгонд л нөгөө тухайн үеийн ингээд мэдрэмжүүд сэдрээл эсвэл тэр газар хөдлөлтийн тухай кинохгүй тэгээ нөгөө Туркд болсон аюул том газар хөдлөлтийг хөндөж яг тэрнээс эдий авч хийсэн. Тэгээл нөгөө дүрийн судалгаа хийх чинь яг тэнд тэр нуранган дарахсан хүмүүс ямар байсан бэл гэж бодож тээш мэш авч байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд тэр утгаараач тэр ингээ бүр аюул хүнд байсан. Хүнд ч байсан. Тэгээ миний хувьд бас аюул тийм гоё том үйл хаалгыг нээсэн. Аюул том өөрийгөө сорьсон нээсэн. Өөртөө гоё туршлага хөрмөлөөсөн тийм том уран бүтээл байсан. Одоо манай жижиг болохоор ч нөгөө шар гэгийн ялтахын нөгөө нэг ихнэрээр төсөлж байгаа шүү дээ тий. Тэр дүрийг үнэхээр ялтахын ихнэрээ гэснээс намайг хөвжсэн чинь нөгөө тэгээс 21 амир гаргаж байгаа байсан чинь нэг хаан чилээч чи өө ялтын ихнэр ирчихээ. Би өөртөө айгүй гоё дүрийг хэлээ ялтахын ихнэр гэдэг. Юу хөвчлээ юм аа тий. За энэ шиг одоо 21 аймгаар ингээд 330 сумаар кино уран бүтээлээ Монголд аяараа гоё ингээл одоо бүх монголчуудаа сайхан одоо үзүүллээ шүү дээ тий. За ингээ явж байхад хүмүүс хэр хүлээж авч байгаа. Дээрээс нь хөгжилтэй зүйлүүд одоо яг саяны жишээ шиг тий. Юу одоо хамгийн сэтгэлээс гарах байгаа. Надад бол гайгүй. Чичмэд их болсон.
орон нутаг манай 21 аймгийн үзэгчид бол маш одоо ийм өндөр хүлээлттэйгээр хүлээж авсан. Шууд очиад нөгөө эхний үзүүрээс эхлээл дандаа пик дүүрэн, заал дүүрэн. Ер нь бол яг ингээд нөгөө нэмэлт суудлууд дандаа гарч үзүүрүүд хийдчихсэн. Тэгээд зарим тохиолдолд нөгөө ийм аймгийн засаг дарга нарыг суулгана гэдэг ингээд нөгөө хэдэн суулгах авчихсан шүү дээ урилгатай. Тэгээд тэн дээр чинь жоохон нутгийн атманууд ир суучаа басгүй тохиолдол байна. Яхаа дарга нар юу юм ингээд тэр хүмүүсийн чинь бас арга яг авахгүй ч бас ингэж ойлгох юм бол яг эргээд бодохоор ингээд хөөрхөн тэд нар аяг хөөрхөн байдаг. Тэгэл хичнээн ингээд босгүй би ч гэсэн дараагаа төгөлөм үү тийм хүмүүс харна. Тэгээд кино үзэж гарч ирсэн хүмүүс айгүй их нөгөө юм чин сэтгэлээсээ бүр ингээд тэрч аваад ямар шээ тавихгүй те ингээд за би ингээд тайвшруулах гэж яаж та тайвшир гээд ингээд тэг ингээд холдох гингүүд холдохгүй бүр ингээд зуураад байна тийм маш олон хүмүүстэй таарсан. Энэ гэхдээ юу юм биш одоо миний найз л одоо яг найруулагчийн өнцгөөс бодоход зөв яг надад ингээс ярихаж чинь дангууд ер нь бүх хүмүүсийн нэг тийм одоо сэтгэл нь одоо цангацсан байсан юмыг л усалсан юм шүү. Бараг тий. Тийм ээ. Тэгээд би хэлээд байгаа шүү. Би хэлээд байгаа шүү. Яг монголчуудын 90 одоо бид нар чинь 2000 оноос хойш ингээд яг ингээд цаггүй ажилтдаг байсан шүү дээ. Манай аав ээж цаггүй хүүхдүүдээ ингээд хайцсан. Би ингээд хаягдаад өссөн л одоо бидний үеч ял тийм шүү дээ. Хөрхөн тэгэл хоолтол байж ивэл өнөөдөр гэр байж ивэл гэдэг л тэр амьдралыг туулаад ирсэн болохоор айгүй тийм завгүй амьдрал дотроос гараад ирсэн. Яг тэр хэмжээгээр нэг аав ээжтэйгээс дотн бид нар ярьж чаддгүй өссөн боохгүй ирээд. Магадгүй яг үнэн шүү тий. Одоогийнх шиг бидний хүүхдүүдээ ярьдаг шиг тийм байхгүй шүү дээ. Тэгээд ирсэн юм уу хаагуур тоглож байгаа дэрв. Зүгээр юу сайхан байхаа гэхээр нэг гудам одоо өстө нэг хороол мороол юу гэдэг тэр хүмүүстэйгээ ингээд найзлаад ихэрдэг. Тэр үеих бас нэг удаалийн тийм гоё байж гэж бодохгүй би яг ингээд нийгэмтэй маш ойрхон. Одоо бол хүүхдүүд гар утсан донтцсон байна. PUBG тоглож ийн гэрээс гарахгүй байна. Гадаа аюултай, нийгэм аюултай гэдэг тэр мянган гарч байгаа хэргийг ганцхан л тэр ингээд хэргийг 1000 гарч байгаа юм шиг ингээд сэвгэгдэн заяа. Тэгээд тэрүүгээрээ нийгэм тэр шигтэй айдастай болчихж байгаа. Тэр айдсаас болоод хүүхдүүдээ гаргаж чадахгүй болчих. Тэгээ нөгөө хүүхдүүдийн хамны дунд ингээд байгаад ингээд өсөж байгаа хүүхдүүд битгэл гэдэг зүйл аюу их байгаа байхгүй юу? Шаргигээ мэгээ яагаад энэ задлаагүй захаа энэ кинонууд ингэж хүмүүст ингээд хүрээд байгаа гэдэг чинь яг тэр дотор байгаа битгэрсэн байгаа тэр зүйлүүдийг л гаргаж ирсэн. Нийгэмтэй хуваалцах чадхаа болцсон. Хүн хүнтэйгээ үнэнгээсээ ярьж чадхаа болцсон байхгүй. Одоо би сая киноны одоо энэ нэвтрүүлгийнхэн чамтай ярьж байгаа шиг л байх гэдэг шүү дээ. Худлаа яг ингээд би ингээд ярилцж тоглож чиг тоглох гэдэг байгаа шиг яг тийм хүн чин сэтгэлээсээ за ингээ хэлчихвэл би таалагдах болов уу эсвэл ингээ хэлчихвэл би муухай харагдчих болов уу гэдэг юм уу тийм ээ. Нэг тийм нэг баг байгаад байгаа юм л да нийгэм тэр чигтээ. Тэгэхээр энэ кино өөрөө тэр дотор байгаа тэр ханны цаана нуугдсан байгаа тэр мэдрэмжийг л гаргаж ирж байгаа нь одоо хүмүүсийн тэр мэдрэмжинд л хүрээд байгаа гэсэн үг юм уу да. Яг тийм байна. Яг гоо үзэхийг бүр кино театрт 5 удаа очиж үзсэн юм биш үү? Тийм үү? Тий, 5 удаа очиж үзсэн юм байна. Тэгээ одоо хурдан IPTV-д оруулаач дахиж үзэж одоо ингэж уйлмаар байна гэдэг аахгүй. Зарим хүмүүс бол маш их ингэ уйлж байгаа. За уйлахгүй мэдээж хүн болгон уйлна гэж бол хэлэхгүй. Гэтэ нөгөө уйлснараа хүн чинь нөгөө дотор нэг онгоодог штеп. Хүн дотроо юу ч бодоод явж байгаа юм билээ. Юу ч туулаа явж байгаа. Үнэн штеп тий. Тэгэхээр нөгөө ямар нэгэн байдлаар юм сэтгэл хөдлөл гарч тэндээс ингэ нөгөө асгарн мэлмэрнэ гэдэг чинь хүний дотрыг би сайхан онгоолгод цэвэрлж яадаг. Хөнгөлж тий. Одоо энэ постэр дээр хүртлээс аягүй ашиг өглөө гэдэг чинь одоо ингээл харахад энэ ингээл өвгний цээжин дотор юу дайм болж байгаа юм. Сэтгэл дотор ингээл дайм болж байгаа. Тэгтэл эх орон буюу тугтайгаа хүн ингээд сэтгэлд нь зүрхэн тушаа ингээд байрлаж явах жишээ нь ядаж ингээд хиллэг маань юм багхгүй. Хүний эцэг хүний дотор эх орон ингээд өөр хүүхдүүдтэйгээ хамт ингэж багтж байна. Энэ дотор тэр чигтээ дайн болдго юм а. Дайн зөвхөн дайны талбар дээр болдгүй. Хүн болгоны сэтгэл дотор болж үүдэг гэдэг зүйлийг постероор бас ядаж ингэ харуулчихъя гэд. Хичээж тэ бодож тэгжил одоо юм хийж гин. Яг тэгэж өмнө харагдаад байна. Манай туяа л киног үзээгүй. Бид нар одоо яг өнөөдөр кино маань гарна. Тэгээ би бас бодоод байна. Яг үзсэн бол өөр юм ярих байсан заяа. Тэгээ найз яриад асуучлаа заяа. Одоо битээ тасал. Окей зашээ. Тэгэхээр одоо тэ мэдээж манай подкаст үзэж байгаа хүмүүс маш ч гэсэн өнөөдөр ингээ киног ирж үзнэ. Тэгээ та нар маань бас энэ доор тэ яаж кино үзсэн сэтгэлээ бас хуваалцаарай гэж хэлмээр байна. Яг үнэ. Тэгээ би яг энэ ярианд ч сайн ингэж ярих гэсэн байхгүй юу? Одоо өөр хотуудаас асуугаад байна тий. Энд тэнд гармаар байна, ингэ тэгмээр. Тэгж байгаа хүмүүс маань болохоор одоо ямар арга чарга байна? Яах ёстой юм бэ?
Харин За хэдэн нэг юм энэ аяр маяр хөш. Энэ чинь манайх шинээр Mongolian Supermom гэдэг маань болохоор би хамгийн анх том хүүгээ төрүүлээд зөв ер нь Mongolian Supermom гэдэг Google дээр search хийгээд үзсэн чинь нэг ч байдгүй юм байна. Тэгэхээр ер нь бол би яг энэ нэрийг яагаад бодсон гэхээр ирээдүйн зөв Монгол иргэн дэлхийн иргэнийг хэн төлөвшүүлж байгаа юм бэ? Ээж хүн. Ер нь бол гэр бүлийн ноён нуруучин эр хүн байдаг ч гэсэн эмэгтэйчүүд бид нар чинь ер нь бол тэг чиглэж гол авч явдаг хүмүүс байдаг тий. Тийм утгаараа нөгөө талаар ирэнгүүт Mongolian Superman болчихж байгаа байхгүй юу? Ийм утгаар ингэж энэ за одоо тэгээ бусад газраас үзмээр санагдаад байгаа хүмүүст бол зөө энэ бас ийм боломж байна. За ямар боломж? Одоо тун удахгүй ингээд сөв медиад бол орчин. Тэгээд сөв медиа бол дэлхийн өнцөг бүлдэ ханаас ч хамаагүй татаж аваад үзэх боломжтой. За магадгүй гадаадд байгаа хүмүүс маань нэг бэрхшээлтэй юм нөгөө төлбөр төлөлтөн дээр асуудал гараад идэм шиг байгаа нөгөө банкны юунаас. Тийм тохиолдолд Монголд байгаа те ах トゥ амтнаас дараа төлбөрийг төлүүлээд үзэх юм боломжтой байхгүй юу? Тэгээ манай сөв медиа дээр бол яг бидний яг оригинал бүтээлүүд бол кино чатаас буугаа шууд орж байгаа. Тэгэхээр шууд одоо энэ киног одоо заавал IPTV гэж хүлээхгүйгээр сөв медиагаас төрүүлээд үзэх боломжтой. Тэгээ сөв медиа дээр бүх кино байгаа л да. Одоо ингээл ёстой эротик насны хүрээлтээс эхлүүлээд бүгд байна. Одоо бид нар гэхдээ одоо энэ солонгост байгаа солонгосын хамтрагч нартай бид нар тэнцэнээс солонгос кинонууд авч ийн, Японы кинонууд авч ийн, Америк кинонууд авч ийн, тийм ээ. Тэгээд эротик юу гэдгийг аим шиг бүх л жанрын кинонуудыг бол ингээд сар болгон тасралтгүй шинэ кинонуудаар ингээд сэлбэгдэж орж иж байгаа сөв медиа бол тэгээд дээрээс нь одоо Монголд студионд болж байгаа Монголын одоо хамгийн том гэсэн тоглолтуудыг шууд дамжуулж лайв стрим хийж. Энэ айгуу гоё юм аа. Энэ ястаа. Манайх яг хамгийн лайв стримээр хэлсэн шүү дээ. Тэгээ одоо удахгүй та нарын юу болж байгаа шүү дээ тоглолтууд шүү. Би бүр харин тэр чи үзэх гэж хөөшөө Монгол явъя бодоо. Бодчихсон. Та явах мөнгөтэй юм баян хүмүүс нь яваад үзчих болно тийм. Айгуу мөнгөтэй гэж. Боломжгүй хүмүүс нь бол яах вэ тэгээд ингээд сөв медиагаас шууд. Тэгвэл манайхан бас тэгвэл солонгостойгоо монголчууд манаа сөв медиа татаж хэрэглэж болох юм уу? Сөв медиа татаад хэрэглэж болно. Манайх одоо удахгүй нөгөө евро орчод дэлгэц рүү орно. Тэгэхээр зөвхөн утас гээд байхгүй одоо шууд нөгөө бүү мөн шүдээ ингээд зургатаараа шууд ингээд зургатаар хараад. Тэгэхээр чи таандрын тоглолтыг том зургатаараа тавь үзэж болох. Тийм байна те. Чи бүр нэг ханаа зургат толгойд үзсэн ч болно. Биш хизээ зургах юм подкаст маань. Подкаст маань уу? Подкаст маань одоо энэ 7 хоногт арай амжихгүй. Сарнд амар муу штэ. Хүчтэй бодож хооронд энийг амс манайхаа. За энэ болохоор энэ хараа хайлмаг шүү заяа. Солонгостойгоо монголчуудад зориулаад хүнсний бүтээгдэхүүн. За тэр гоё буузыг бас тавьчээ. За энэ болохоор манайхаа бэлэг хүнс гэдэг махны дэлгүүр буюу ийм одоо хүнсний бүтээгдэхүүн гаргадаг ийм газар байдгийн. За тэгээ энэ гоё гэрийн боорцгийг энэ хайлангийг за тэгээ 5 цуулын одоо 5 цуулын бууз хуушур гэдэг 9 шүдийн яг солонгостойгоо монголчуудынхаа одоо хэрэгцээнд зориулаад гаргаж ирдэг. За амтны гэрийн бууз юм. Тийм бас тэ амсад үзчихье. Сарын бууз. За миний тэр арай татсан магтай байна. Оо ичээ ястаа том бууз байна да. Одоо энэ мод бидний гинцэн байгаа. Энэ хоёрын бэлэг өгөөд явчих найз нэрээ. Оо энэ ч та юу вэ? За энэ болохоор 5 цуулынхаа сет нь манайхаа зөв бэлэн болцсон байхгүй юу? Халаагаа л ярьж байна. Тэгээ энэ хоёр талаархаа ийм гоёнд манд одоо ийм амлаг шамтаас ийм соустайгаа тусгай жортой гэсэн. За ингээд найруулагчтай найстай ингээд дуус болов шүү. Арай болов шүү. Тэр ичдэг санджаа дээр үү. Тэгээ юу айгуу гоё хөгжөөд манай энэ ч бас ийм гоё үйлдвэр янгутай хараа энэ лого могоноос айгуу хөрхөн байгаасаа тий. Тэгээ нүүдэлчин бус гэж брэнд үсгэж байгаа байхгүй юу? Энэ бууз яг гэрийн бууз. За амсан идэ гэлээ. Манай нэвтрүүлэгч. Энэ би сая амсан. Уулгаад байдсан шүү дээ. Манайх жоох идүүлээд байдсан шүү. Би сая гадаах дээр очиж баах уусан шүү. Оо тэгсэн. Том татсан махын. Хүнсэндээ. Яг үнэ. Амтчаа. Харин жирчээч. Жирчээ маа. Нүдтэй хүмүүс. Гоё байна. Гэрээсээ хоол одоо яг солонгос олж биднэрт яг хоолчгүй яваад байгаа байхгүй юу? Хоёр онцоо манай тавьдаг шиг байсан. Айгаа олоо тэгээд. Хоёр онцоо Монгол таавнд орж юу цав муу. За нүдтэй хүнс брендийн хамт олондоо маш баярлалаа. Тэгээд маш сайхан хамттай ийм гоё бууз. Эхнэр бид чинь нэг атоны махсах ер нь бол Монгол хоолоор аюу болдог. Тэгээд олон хүмүүс бол адилхан махсах бууз. Тэгээд бол баян штэ.
Гой бод. Баярлалаа. Зүгээр юмнаас одоо сайхан юм ингээд сайхан яриа. Түр чинь юу ярьж байгаа нөгөө юу хэлээ гэж бодож байхгүй би 10 үзэх киног үзсэн хүн болго оролцох боломжтой нэг уралдааж байгаа цэцэнгийн нэг бэлэг өгөх гэдэг шүү дээ. Тийм. Автога айлгаа айлын эрхийн бичиг тэгээд 1 сая төгрөг одоо лагс рунгаан бензинээ цуглуулга, момент цуглуулга гэх мэтээс өмнөдийг ирэх мэт 10 хүнд бэлэг өгөх гэж байгаа байхгүй. Энэ болохоор одоо дэлхийн өнцөг болон бүрд Монгол орныхоо өнцөг болон бүрд үтсэн хүн кино үзсэн хүмүүстэй баярлж талархснаа илэрхийлээд одоо бидний зүгээс барьж байгаа бэлэг байхгүй юу? Ямар гоё. Тэгэхээр яг кино үзсэн хүн байх юм бол жүжигчин жиж жалам гээд одоо латинаар бичингүүд гараад ирэн би тэгээд намайг дагсан байх хэрэгтэй. Тэгээд Ано аян travel гээд одоо манай нэг аавыг аавтай нэг хүүтэй те аавтайгаа аялах юм эрхийн бичиг өгөө гэж одоо аялуулж байгаа тэр компаниас дэмжиж бүгдөө пэйж дээр нь лайк дарж өгөөд тэгэл болоо. Одоо жижигчин жиж жалан пэйж руугаар дөрүүлээ хийсэн нэг лайв байгаа. Тэнд доор кино үзэн сэтгэлдээ бичнэ гэсэн үг. Тэгээд ингээд нөгөө бага монголчуудтайгаа одоо яг ирэлт арай өөр байгаа даа шүү дээ. Уулзаал ингээд уучраал ингээд яхад ер нь юу бодогдож байна? Яг бас ямар одоо мэдрэмж төрж байна? Бас уулзаагүй олон жил болсон найзуудтайгаа уулзсан баг тий. Сая тэгэл энэ дээрээ солонгост байгаа найзууд бас их байгаа. Тэгээд бүгдээр л одоо энд ингээд ажиллаж байна. Ах дүүнэрч хамаатан саданч байна. Тэгээд яг нэр хүний нутагт ажиллаж байгаа одоо хүмүүст бол одоо тэгэл нэг үеийн амьдралад инженер авч явж байгаа шүү дээ. Тэр чинь тийм үстэй. Өөр хүмүүстэй тэнд үлдээж ийн, хэн ижлээ үлдээж ийн, аав ээж нутаг орноос хол энд ажиллаад явж ийн. Зарим нь сайхан ч амжирж байгаа хүмүүс байна. Арга бай болсон. Зарим нь яг нэг арга бай болох гэж зүтгэж байгаа хүмүүс байна тийм. Өөр яг миний хувьд бол одоо ингэ энэ хэдтэйгээ хол ажиллаж байгаа найзуудтайгаа сая уулзлаа. Гэрт нь очтой айлууллаа. Бууз баншаа хийгээл яг Монголд байгаа юм шиг айлал ингээд найзууд дээр маш их баярлаа. Тэгээд хүлээж авч байгаа. Өнөөдөр одоо кино гарна. Тэгээд өнөөдөр бас кинон дээр бас тал талаас найзууд манай бас зориод ирцгээж байгаа. Өнөөдөр зориод ирцгээж байгаа. Тэгээд магадгүй одоо энэ цагаан сарын золголт шиг юм болох гэдэг юм л да. Тэгээд кино уран бүтээлтэй ирснийх хажуугаараа нэг олон жил уулзалтаагүй найз нөхдөдтэйгээ ингээд уулзж байна. Тэгээд сайхан байна. Тэгээ тэгэл монголчууд тэгэл дэлхийн өнцөг болон бүртэл ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тэгэл одоо бүгд л нэг хэцүү амьдрал гүгээд байгаа ч юм биш. Зарим нь бол сайхан сурж байгаа залуучууд байна тий. Зарим нь бол энэ компани байгуулсан монголчууд байна. Одоо чамаас эхлүүлээд өөрөө гэсэн. Компани байгуулсан. Тэгэхээр зарим нь одоо дөнгөж ирж байгаа залуучуудыг ажлын байраар хангаад ингээд суучилж өгөөд гарааг нь хийж өгөөд явж байгаа. Тэгэл тал талын одоо ингээд амьдарч байгаа юм монголчууд байна. Тэгээ зарим нь бүр энд ингээд хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ сайхан амьдраад сайхан тогтсон сайхан зөөч байна. Тэгээд яг одоо дараачихын бүтээлэр ирэхдээ монголчуудтайгаа сайхан уулзаад бидний чадах юм юу гэхээр сайхан бүтээлэрээ л уулзах боломжтой. Түүнээс би одоо яаж чадахгүй юм чинь тийм ээ. Өмнөөс нь ажилтаа биш өөрөө ирж ажилтаа биш тийм ээ. Тэгээд яг сайхан бүтээлүүдээр эргээд одоо ер нь гэхдээ сайхан бүтээл би одоо дараагийн бүтээл ер нь одоо энэ байгаа. Энэ нэг сэтгэлийн хурд нэг юм байгаа юм байна тийм үү? Дандаа дараагийн нүдлээ бодож байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд манай Аранжин Pictures яг бүтээлийн хувьд бол ингээд хүмүүст ингээд хүрээ явчихж байгаа. Тэгээ яг бидний хувьд болохоор яг нэг олны өмнө ингэж байнх ингээд гардгуу учраас ямар хуу хүмүүс байдаг юм бол энэ төр гэсэн юмнууд бол байдаг. Тэгээд одоо Аранжин Pictures ерөнхий найруулагч Баттал гэж хүн байгаа шүү. Тэгээд дараагийн бүтээлийг минь та гэж байна. Тэсэн ядан хүлээж байгаа. Тэгээд хүлээж байгаарай. Тэгээд дараачихаа сайхан бүтээлүүдээр хоногшсон сайхан бүтээлүүдийг үзүүлэх байхаа гэж найдаж байна. Тэлгүй хоёроо сайхан гэлээ. Яг ингээ ярингууд би бэгийг жоохон шуналтай хүн юм болов гэж бодож байна. Тэр нь ямар шунал гэхээр уран бүтээлийн тий уран бүтээлийн нэлээд шуналтай жоохон өөстөө оюутан байхад тэгдэг байсан мэт бид нэр чинь өлсгөлэн байх хэрэгтэй. Яг ингээд юунд ингээд яаж байгаа ингээд аратан шиг бүр ингээд дайрж авах хэрэгтэй. Тэгжээж та нар ингээд юм уран бүтээлээр өлсөх хэрэгтэй гэж багш нар аягүй их загнадаг байсан. Өлсөд. Яг л тэр жижи одоо манай жижи ер нь ингээл сайхан Монгол бүсгүй дөрүүдийг нэлээд сайхан гаргаж байгаа штэ тий Монгол дүр төрхтэй тэр араа өөр хэлээ одоо ингээ дараагийн чиний өөр юм заяа дотроо хувь уран бүтээлчийн хувьд би нэг ийм дүрд өөрийгөө өгч үзмээр байдаг гэдэг чинь ер нь ямар дүр ээ одоо дараагийн уран бүтээл одоо дүр шунаж явдаг дүр хэмээл би бас өсөж байна. Тэгээд
яг мэдээж одоо дахиад өөрийгөө өөр дөрүүд дээр гоё сорихыг хүсэж байна. Дотроо бодсон одоо гал дөрүүд бас байна. Тэгээд тэд нар дээр ямар ч хэсэн тэгээд завшаан таарах юм бол ажиллаад гоё өөр сонирхолтой дөрүүдээр үзэгчтэйгээ уулзсан. Тэгээ тухайн үед нь тэгээд би энэ дүрийг мөрөөдчихсэн маа гэж яри. Би одоо тийм дүр мөрөөддөг гэж би зөндөө ярьсан. Үзээгүй би л буруу юм байна. Тийм ээ. Тийм миний сонсоогүй миний л буруу юм байна. Тэгээ байж одоо тий байж болох өөрөөс гарч болох тэр бүхнийг гаргаж өөрийгөө шавхсан тийм одоо хүнд дүрүүд дээр л ажиллахыг одоо боддог тий. Ямар гоё юм бэ. Гэтэ манай жижиг угаасаа мундаг бас айгүй гоё юм. Миний л мэдхий өмнө нь бол яг ингээд одоо нөгөө бид нар шиг бодонгууд ер нь ойролцоо төсөлтэй байгаа байхгүй юу. Тэгсэн мөрчлөөс яг мэдгүй л бас л нэг он цагаа ухаар тий. Тэгээ сая ингээд шар гэгээр л мэдчихэж байгаа штэ миний хувьд тий. Тэгээ бодохдоо бол бас ямар гоё юм ондоошлтой гоё бас одоо нөгөө найруулагч төрж гэн гэж хүмүүс ярьж байгаа шиг би бол харахтаа ясан гоё юм жүжигчин төрж байна. Яг нэг юм гоё одоо чигэн байглаараа тий. Яг жинхэнэ одоо яг л одоо нэг л Монгол төрж ороод ирж байна л та тий. Манай хоёр одоо ингээд аюу олон одоо аймаг сумуудаар явж байгаа. За тэгээ бүр хил дамнаа солонгосч гэсэн ярьж байна. Олон төрлийн монголчуудтайгаа олон өнцгөөс л харж байгаа. Жинхэнэ хоёр л одоо ер нь бол ялгааг маш сайн мэдчихэж байгаа шүү дээ тий. Яа тэгэхээр нэг газар суурь амьдарч байгаа хүмүүс ч юм уу яг угаасаа ингээд тэнчэнээ л одоо ингээд завгүй амьдралыгаа ярьж юмд орсон байгаа шүү дээ. За ингээд явж байхад шүү дээ. Ер нь нэг ийм л юм хэлчих юмсан гэж бодогддог юм юу вэ? Яг миний хувьд бол одоо би чинь залуу найруулагч биш болчиход байгаа. За 40 хүрж байгаа. Тэгээд 20 жилийн тохон дотор чанагдсан. 20 жил ажилласан байна шүү дээ. Одоо ингээд эргээд харахаар зүгээр яг бид хоёрын хувьд бол бидний хувьд бол яаж юм гэхээр хөдөө орон нутагт энэ яг нэг цаг хугацаагаар өнгөрөөжсэн байхгүй юу? Тэгэхээр зүгээр миний бодлоор хөдөөний театр чуулга тэгээд драмын театр гэдэг бас нэг урлагийн салбар тэнд явдаг. Дэлгэцийн театрын гэдэг хоёр юм байгаад шүү дээ. Тэгэхээр дэлгэцээр гарч байгаа нь одоо жүжигч юм уу гэдэг нэг хөдөөний жүжигчийн ихэнх нь тэгж асуулаад жүжигчд байгаа ш нэг театрч 10 хэдэн жүжигч. Насаараа ажиллаад насаараа энд ажиллаж жүжигч юм гэж тэр ажиллаад тэгсэн мөртлөө нэгж кинон тоглоогүйгээр тэр хүн жүжигч юм биш гэж ингэж харагддаг. Тэгтэл тэр маш олон жүжигийн гол дүр аваад тэрэнд өвчлөөд дүр дээрээ өвчлөөд амьдраад тэрүүгээр чи маш олон тийм уран бүтээлчд хөдөө орон нутгуудаар олон ажиллаж байгаа шүү дээ. Бүх зөвхөн одоо энэ дэлгэцийн урлагт харагдсанараа одоо урлагийн хүн болж харагдаад тэрний цаана одоо хөдөө орон нутгт тэр урлагийг чи үүрээд нуруунд дээрээ үүрээд тэр театр жуулгуудыг чи эзэнтэй байлгаад нэг 500-700 мянган төгрөгийн салинтай мөртлөө салин амьдралд нь хүрэлцэхгүй мөртлөө урлагийн төлөө өөрийгөө золиослоо явж байгаа маш олон уран бүтээлчд байдаг байхгүй юу. Тиймдээ ч найзах нь одоо энэ кинон дээр ч гэсэн бас хөдөө орон нутгийн театрын жүжигчд ирж тоглосон байдаг. Би ч бас тэрүүгээр яваад нөр зовлонгийн мэддэг, жаргалын мэддэг тэр хүмүүс ч бас жүжигчдэрээ ажиллаа. Тэгээд нэг хүнтэй уулзсангууд би жүжигчийн чи жүжигч юм уу гэдэг. Тэр хүн 20 жил 30 жил театрт ажиллаж байгаа хүмүүс ч тийм ээ. Тэгээд тэрүүгээр нэг жүжигчин биш юм шиг ингээ харагддаг. Гэтэл тэр хүн чи 10 хэдэн жил 20 хэдэн жил ажилласан уран бүтээлч байхгүй юу. Олны өмнө царай харагдаг болохоос биш. Тийм олон одоо сайхан авиастнууд тэтгэврт гарсан одоо буурай одоо юу тийм буурлууд байна. Сайхан төрсөн тийм хөдөөгийн театруудаар байдаг шүү. Зүгээр л ардын авьяаст ингээд аваад үзэхдээ 5-6 төрлийн хөгжим тоглодог авьяаст нь суужлаа байхгүй жүжигчин жүжиглэн бүжиглэн хөгжим бүгдийг хийдэг. Гэтэл зүгээр Улаанбаатар одоо соёл урлагийн сургууль өгсөд жүжигчин мэргэжил эзэмшиж чинь гэвэл бас өрөөс л ойлголт байхгүй. Ядаж тэр хүн чинь хөгжим бариад одоо хөдөөгийн театрын жүжигчинтэй ижлэх юм одоо тэрнийг одоо скил биш шүү дээ. Дэвсгий эрдэм нэг тийм болгож чадахгүй шүү дээ. Гэх жишээ нэ. Тэгээ найзынхаа хувьд бол ялч чад би нэг залуудаа орохгүй. Ягаад гэвэл миний доор зөндөө залуу найруулагч нар байгаад. Надаас 10 жилийн дараа төгссөн хүүхдүүд найруулагч болсон энд том найруулагч нар болсон. Миний сойст бэлдээд оруулж байсан хүүхдүүд олонний танил болсон яваад байж байгаа тийм ээ. Миний морь гэсэн үг шүү дээ. Хүүхдүүдийг сойст бэлдээд би оруулж байсан хүүхдүүд маань том жүжигчин болсон, олонний танил болсон. Тэгээд тэр олонний танил болсон жүжигчдийг би бэлдээ соёл урлагийн сургуульд оруулж ирсэн гэхээр чи би ч бас нэлийн эртний хүмүүст харах гэдэг шүү дээ тийм ээ. Тийм биш одоо ингэ ярьсан чи би ч бас тийм явах гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр яг одоо нэг тийм сайхан уран бүтээлчд хөдөөгийн театрт өмнө нь хэлэх юу хэлмээр гэж санагддаг бас зөвхөн Улаанбаатарт алцаад байх биш. Ер нь бол соёл урлагийн сургуульч байна уу, урлагийн сургуулийг төгсөөд хөдөөгийн театрт очиж ажиллана гэдэг бол хэр барагтай хүнээс гарах зориг биш.
Бүгд л энэ хотод ингээл нийгэмд одоо олон өвлийн газар хөлөө олох гэж зүтгэж байгаа шүү дээ. Тэгээд тэнд нэг 500 мянган төгрөгийн төлөө тэр өдөө орон нутгийн театрт очиж ажиллаад зориод тэр нөө илгээлтийн эзэн гэдэг шиг дээр үеэр ярих юм. Тэр шиг тэр хөдөөгийн буйтхан газар лууч гэдэг юм уу, хүн ам багтаа хөдөө газар лууч гэдэг юм уу, тэнд очиж бүтээлээрээ ажиллаад амьдрна гэж тэрийг зорж явж байгаа залуучууд бол үнэхээр бест байхгүй. Тэгээд тэнд бодоог юм байна. Тийм шүү дээ. Тэнд очиж тийг зорж очичоод тэнд ажиллаад урлагийн яг тэр одоо юу зүйлийг одоо бий болгоод ажиллаж байгаа уран бүтээлч нар чинь үнэхээр одоо энэ хотод маш хурдан одуулахыг хүсэж байгаа маш олон хүмүүс байна. Тэрний хажууд чин сэтгэлээс ажиллаж яваад тэнд одоо ямар ч үсэн тэр одоо аймаг орон нутгийнхаа театрын хөл дээр нь босгоч, театраас хасаа гараад нэг юм зоод орчих. Тэнд бас мөрөөдөл байна шүү дээ. Тийм гадамд манай аймаг энэ жил төрүүлчих юмсан нэг одоо аймгийнхаа өв соёлыг харуулсан тийм юм хийчих юмсан гэж бүгд л зорж явдаг уран бүтээлч нар тэнд байдаг учраас найз нь бас нэг бүтээлүүд дээр бас яг тийм уран бүтээлчдийг сайхан оруулж ирж тэр одоо энэ сайхан бас одоо том гавьяатууд байна. Одоо яг дэлгэцийн урлагт одоо монстр гэдэг шиг тийм мангас болсон айгуу сайхан авьяаснууд байна. Энэ авьяаснуудтайгаа бас энэ зэрэг зүйлүүд тэр уран бүтээлчдийг ингээд ажиллуулахыг бас зорддог. Тэгээд бас тийм уран бүтээлчд байдаг юм аа гэдгийг бас хөдөө орон нутагт ажиллаж байгаа, ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчдийнхаа өмнөөс хэлж байгаа юм шүү. Тэр ямар гоё үнцэг вэ? Ёстой л үний юм байна. Ямар их зориг вэ те? За манай жижиг юу гэж боддөг юм боллоо? Хүний яриа сонсоод бүр юу асуусны чиж. Тийм бараг л ярьчлаа дөө. Бараг нэг л байна те? Аха. За манай подкаст ер нь одоо ингээд өндөрлөх тийшээ хандах чинь. Гэхдээ нэг уламжлал байгаа байхгүй юу? Ямар уламжлал вэ гэхээр тэгээд энэ тэ бас ороо гэдэг. Айгуу солонгосэлтэй айгуу сайн юм байлээ. Баярлалаа. Би бас нэг олон солонгос кино үзсэн гэсэндээ бас аялгыг мэдээд байгаа маа гэж нэг чигээр санаад байгаа маа гэж. За тэгэхээр ийм юм байт манай хоёроо. Манай подкастт орсон зочин болгоо ямар нэгэн урлагийн нэг ийм одоо холбоотой одоо мэдчилгээг үзэгчтэй юм уу эсвэл өөрийнхөө хайртай дутын нэг үгэнд юм уу те одоо энэ ташрамыг далимдуулаад гэж хүмүүс нэг жоохон бахад цэгцэр ярьдаг шиг яг одоо манай подкастаар дамжуулаад одоо найз нөхдөдөө ч гэдэм үү эсвэл хин нэгэн хүн сэтгэлийн өглөөрийнхаа одоо тэр мэдлэгийг хэлэнгээ нэг дуулдаг юм уу шүлэг уншдаг юм уу хэлдэг юм аа. хийхгүй бол оролдох юм штэ. За нэг юм гэхдээ нийлээд байж болно. Тусдаа байж болно. Хинт одоо сэтгэлийн үг илэрхийлмээр юм. Би бол надад яг нэг юм баярлж байгаа шүү гэд хэлчмээр хэдэн хүмүүс бол санаанд бол угаасаа сүүлийн үед их юм гэж яваад байгаа хгүй. Нэг боломж тааруул хэлэндээ гэдэгтээ одоо тэгээд чиний подкастнаас яг тэр хэсгийг тасалж аваад би яг ингээд үзүүлчихнэ тэр хүмүүстэй. Тэгээрээ. За тийм. За. Тэр бол яг одоо нөгөө хүүхдүүдийнхээ багш нарт их баярлаа гэж хэлмээр санагдаж байгаа. Одоо сая чи сүүлийн 26 гарснаас хойш их завгүй ажиллаа. Өдөө орон нутгаар явлаа. Одоо ингээд ирцэн явж байна. Тэг яг энэ болгоно нөгөө одоо хүүхдүүдийн маань яг хариуцж байгаа багш нар маань их сайхан ойлгож байгаа. Тэгээд та нартай их баярлаа гэж хэлмээр байна. Ямар гоё юм. Манай хүүхдүүдийн багш нар бүгд 5 дугаар сургуульд ажиллаж байгаа. Манай 5 дугаар сургуулийн захирлуудаас эхлээд багш нар нь манай хүүхдүүдийг ингээд томоосон жижиг хүртэл бүгднийг сургаж ийн. Хаашаа ч одоо аав ээж нь хоол байгаа юм дээр тэд чинь бас арай илүү за чи яаж ийн яаж ийн. Сайн хөөрхөн мундаг багш нар бий. Үнэхээр мундаг багш. Тэгээ одоо манай багш нар нэрээс үнэхээр ачаалтаа амьдэрдэг шүү. Тэр одоо хүүхдүүдийг нэг юм зорчил. Яг одоо хэцүү юм яриул нэрээс тэ аим. Яг стресс гэдэг гэж. Манай Монголын багш нар нэр үнэхээр баатар. Би зүгээр анги руу ороод тэр бүх юм анги дотор 40 50 хүүхдүүдийг чихцсэн. Тэгээ нөгөө хүүхдүүд нь хөлөрцөн ингээл байж явахтал нөгөө багш толгойн ус толгойн арзаацсан хөөрхөн бид нар нэг хоёр хүүхдийг бид нар аргалж чадахгүй дийлэхгүй шүү дээ. Тэгэхэд л тэр олон хүмүүсийг за тэгээ багш нар үнэхээр гайхалтай хүмүүс шүү. Тэгээд миний бас мянган ч бахаа хэдэн гарын цаа. Мянган шавнырыг бэлдсэн миний бас цөөхөн гэдэг багш нар бий одоо. Тийм байна. Багш нартай баярлалаа. Тэгээ бид нар шиг их сургуульд ороод бас нэг хэдэн багшаа их зовоосон хүмүүс юм шүү дээ. Тэгээд хамраас нь цус гардлаа загинжил байсан багш нар мэн тэгээ. Стресстэй хамраас нь цус гарч байгаа тэр хүн чинь ямар сайн тэгж л мон сурлагтай хүмүүс ер нь байсан. Тэгээгээ сая ингээд нөгөө нэг Монголын багш нар 40 50 хүүхэдтэйг ярьсан чинь яг сонирхуулаад хэлэхэд одоо солонгосч чинь болохоор заяа
багс 6 сартаагаас юм уу 3 сартаагаас эхлээд хүүхдүүдийг авчдаг. Тэснэ Монголын маань одоо сургууль цэцэрлэгийн систем солонгосч одоо шал өөр байгаад байна л да. Тэгвэл энд болохоор тийм бага одоо сартаа 3 нас хүртэлх хүүхдийг заяа. 3 хүүхдийн дунд нэг багш тэгдэг гэж байна. 3 хүүхдийн дунд нэг багш. За том болоод эрэнгүүт 7 наснаас хойш 15 хүүхдийн дунд нэг заяа. Тэгэд 3 хүүхдийн дунд нэг багш нь дахиад нэг хүүхд нэмээд өгч юм бол стресст нь амар хэцүү гээд дахиад нэг багш авна. Тийм манай багш нар ч өөрөө юу суулаад байгаа юм бэ? 40 хүүхдийн дунд. Тэгэхээр бас ингэдэж чинь одоо ингээд солонгос сургуульд нэг монгол хүүхэд орж сурлаа гэхэд тэр хүүхдэд зориулсан монгол одоо тий солонгос хэлтэй монгол багшийг бас урьж ажилуулдаг гэж байна. Тий. Бас нэг гоё юм гэх юм бол хүүхдийн эрх мэр хийх чи айгүй дээдэлт юм шүү дээ тий. Тэгэлгүй яг хоо дээрээс нь түрүү нөгөө нэг сэтгэлийн энэ одоо битгэрээд байгаа гэдээ яриад байгаа шиг тий. Гадаадд байгаа энэ бас бүх хүмүүсийнхаа үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Айгүй гайхалтай. Би өөрийгөө яаж аялахтаа орсныг ерөөсөө мэдэхгүй байсан. Жижиг бол надад ярьж. За өөх болож өхөр болтно гэдэг шиг. За тэгээд биднийг одоо сонсож байгаа солонгостойгоо монголчуудтай бас зориулаад манай одоо сэг албасны болтой дэгийг харсан чи бүр амар ингээд төс уусаа. Одоо камерыг хараа сууд айгу дуртай тий. Камерыг хараа чамайг ямар. За тэгээ миний найз Ишигний сайхан монголчуудтай бас нэг сайхан. За юуны өмнө бидний уран бүтээлчдийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан Туяа найзтай баярлалаа. Тэгээд найз маань бас энд айгуу сайхан ажил эхлүүлсэн гоо entertainment гээд маш олон салбар дээр одоо ингээд зэрэгцээд ингээд найз нөхдөө дурлагийнхныг холбоод гүүрэн болоо солонгос улсад ажиллаж байгаа найзтай маш том амжилт хүсье. Тэгээд дэлхийн техникийг тойрон суугаа тэр дундаа солонгос улсад ажиллан амьдарч байгаа элэг нэгт, цус нэгт, зүс нэгт, хараа нэгт монголчуудаа одоо аз жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд Монгол улс өргөж мандан бадрах болтугай. Тэгээд Монголын одоо заяа ихээ яг хаан ч явсан ингээд монгол хүмүүс сайхан амьдардаг. Тэгээд Монгол улсын маань Монгол нутгийн маань заяа буян өргөж та бүхнийг түшиж явах болтугай гэж өрөөё. Баярлалаа. Маш баярлалаа. Ямар сайхан үг вэ? Супер мам подкастын маань нэрийн дэлгүүр MSM Store гэж байдаг. За тэгээ MSM Store-ийн одоо гарын бэлгийг бас хоёр найзтай бэлэг болгон өгөө. Ямар их бэлэг. За тэгээд болж байгаа мó одоо. Миний хоёр найзын одоо энэ сайхан одоо уран бүтээлийнхэн тий ол замыг улам сайхан одоо мандан бадраад олон монголчуудынхаа сэтгэл зүрхийг дэвтээсэн маш сайхан гайхалтай уран бүтээлүүдийг дандаа төрөвдөг байгаарэ. Тэгээд бид нар ч сайхан таад байгаа. Тосоол авъя, угтаал авъя, инээгээл авъя. Жохон дуудлага засаал байж яа. Чи төгсрөөл байж. За тийхөө. За тэгээд бидэнтэй бас эхнээс нь дуустал нь хамт байсан үзэгч та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд дуусахаас өмнөөс минийс хэл хүгээс нэрээ шууд дуусах гэж байна. За яах вэ? Ямар ч байсан айгу дургуутай яах вэ гэдэг. Зин ч хүн дуусах шат шүү дээ. Тэгэд ямар ч байсан одоо солонгос улсад ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд маань тус тусын зорилготой энд амьдарч байгаа. Тэгээд тус тусынхаа одоо сурж байгаа сурлагатаа хичээгээд ажиллаж байгаа. Тэгээд тэр ажлаа сайн хийгээд одоо нөгөө зорьсон зорилгодоо урдан тургун хүрээд тэгээд сайхан их орондоо ирээрээ. Чирээс их орондоо ирээд гээд би тэгж боддог байхгүй. Дэлхийгээ тархаад ингээ бутраад явж байгаа монголчуудыг бүгднгийн ингээд хураагаад нэг цуглуулууд их орон аюу урт яагаад гэвэл энд хамгийн зэвсгийн эрдэм сайтай боловсрол сайтай ажиллах бяртаа чадaltaй бүх залуучууд маань ингээд гадаад байж байгаа. Энэ бүгдийг Монголд нэг хураагаад ирээд нэг гайгүйхан өдөртөгч байвал Монгол нэр үнэхээр гоё мандах байх гэж миний одоо бас нэг хайрамч санагддаг нэг үе би харамлдагч үе бий тэгээд би нэг жоохон их орон чи үзэлтэй хүн байх гэдэг шүү дээ тийм ээ бас тий. Тэгээд талбай дээр гараад чагсаж чадахгүйгаас хойш одоо уран бүтээл ирээд чагсаж гин гэсэн үг шүү дээ. Яг би бол талбай дээр чагсажсэн юм. Чагсажсэн үеч байна. Эсрэг утаа хүмүүсд гараад л байх хэрэгтэй. Тэгээд яг тэр тэмцэл өөрөө тэмцэл биш байна л да. Биш болчиход байна шүү дээ. Одоо тэгээд сайхан Монголоор их орны одоо хүн болохоор адилхан гэдэг чиг тийм ээ. Биш нэг гоё дөрвөн мөрт хэлэх юм шүү. Дөрөвчд хоёр тийм шүү. Дөрвөн мөрт хэлчих минээс нэрээ тий. Хөл дурахтаа унаж босож мөрөөн гаргаж хүүтэн булгийн уснаас шүтийн ташил залгиж талын тууруу нуурын ангир үргэж тааны толгой цэцгийн дэлбэг түүж явсан юм болохоор би газар шороон дун би хайртай.
Баярлалаа. За маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай. Би ч яасан нэгсээр агаад амжилтыг авчлаа гэдэг шүү дээ. За тэгээд энэ үртэл хамт байсан үзэгч та бүгдтэй маш баярлалаа. Хоёр найздаа ч гэсэн баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. MSM Talk хэрвээ танд таалагдсан бол лайк, share, subscribe хийх битгий маш таарай. Баярлалаа манайхаа баяртай. За баярлалаа.